гоё нүдэнд нь харцанд нь дөлөөхөн харцанд нь л татагдсан юм байна. Та Валентин хоёрыг ер нь юу гэж үздэг вэ? Яг гоо хайр хостой хүмүүс л ойлгох. Сингл хүмүүс жоон гоёлтой байж санагддаг шүү дээ. Foxy суугт тавтай морил. Яг нэвтрүүлэг шиг. Өнөөдрийн бичлэгээр дурлалт хосуудын баярт зориулсан бичлэг хийх гэж байна. Хоёр гоё жижигэн хөөрхөн зүрхэн хэлбэртэй шоколад хий гэж бодлоо. Тэгээ бүгдээ бичлэгтэйгээ хамт байгаарай. Баярлалаа. Баярлалаа та бүхэн. Лайк, subscribe гараа. За эхэлцгээе. Би бол өнөөдөр туслах тоогооч. Ер нь тэгвэл хажуунаас нь харна. Хүмүүс бол хизээ шоколад хэлсэн санагдаж байна. Ямар байдлын байдлыг юм хэлтэйч биш. Наа чи мангар дааттай шоколад үгүй юу? Гоё нэртэй бастай. Тийм өнөр нь бол гоё юм. Айтайхан дам шиг бай. Эрзэн чихэр авчлаа. Тэгээ нөгөө жижигэн чихрүүдийг хоёлаа хасан газар та хийчихэж ирсэн тий. Сая эрзэн чихэр авах байсан юм шүү дээ. Шоколадыг мэдээж усны тэмээр хайлуулна. Тэрээс хөгжөөгч л хийхэр шийдлээ. Би бол ямар ч сүрсэлдэг болсон байгаа. Энэ дотор ингээд хичээл да. Анахын давцангаа цэвэрлсэн маш санаа зовтгоо. Би амар ярвэж яриад байна. Энд их болох юм нөө. Ой. Яах ч байгаа лээ өөрөө. Би бас хийлээ. Хийх ч юм. Хийж болохгүй юу? Хатуугаар аваад хэрэг чинь идэх гэдэг юм болов уу? Энд ямар амар хайлтын тий. Хойлоо би эвгүй байл л дээ. Шоколаданда пологдож үхээрээ танаас гэдэг нэг бичлэг байна. Баярлалаа тийм үү. Энийг тэмдэглэж үзээгөө баярлалаа. Йоо сталгал. Гिचч. Валентин гоё хүмүүс дуудуулж хөөж гэж. Ирдэг. Зүгээр л годомжаар явж байгаа хүмүүс. Хосоод Аз би үүдэг. Валентин басуудын дуудаж. азгүй ганц би ч үдэ гэдэг. Та нар бол азгүй суугаад юм гэж байна. За тавлын да. Би ч гэсэн ганц. Би ч гэсэн азгүй ганц би яа. Яа. Хөрхөн л шүү дээ. Наач үлээ. Уг нь самар идрэн харагдаж байгаа юм тий. Энэ хүмүүс харагдаад хоргүй хийсэн болохоор гэж байна. Энэ нөгөө нэг Харагдуулахар хийсэн шүү дээ. харагдахгүй ш биш ч айгүй жоох хийсэн ш. Харагдуулах хийгээд бүр айгүй хийхгүй. Энэ нөгөө нэг энэ чихлээд хайлсан биш. Харин тий уус тэгэл. Халуун ахлуулж шат дээр нэг ч болох. Энэ тийм үү? Өвн бүр нарийнхан болох хэрэгтэй юм чи та. Энэ ч нөгөө нэг нарийнхан болоход дотоос хамтуулахаар ингэ бүхлэрч байгаа байхгүй. Дотор зүрхэн өнгөрчлөө. Өнөөдөр миний би өвдсөн байгаа. Тэгээд ямар ч байсан би бичлэгээгээд манай мека маань өнөөдөр шоколадад харах чинь тэгээд бохоор ямарчсан хотхныхоо энэ тавих явж байгаа хүмүүстэй ганцаараа эсвэл тосороо ч юм явж байгаа хүмүүстэй шоколадад тараа гэж бодож чинь тэгээд тараа гэж бодож байна. Бэлгэлж байгаа. Тийм бэлгэлж байгаа. Тэгээд яг хөрхөн жижигэн чигсээс бич гаргасан шоколадаараа гоё. Жахан ч гэсэн хүмүүсийг баярлуулах болов гэж бодоод. Юунаас яах вэ? Тэгээд камер маань жоохон саллалаад иж мэдгүй. Тэгээд нөгөө камерны Сняхи сүргүү шууд гараад ирсэн. Та тэгээд ямарч явж шоколад авсан. За, Валентин хоёрын мэндэр. Баярлалаа. Чанц Валентин баяр. Урт удаан хугацааны хосуудын харилцааны нууцыг та яг юу гэж боддог вэ? Таны бодлороо. Нууц гөлт тэгэл олон л байгаа шүү дээ.
одоо харилцаанаас эхлэх юм бол энэ хоёр талын харилцаанаас ч юм уу те. Нэг нэгэндээ гаргаж байгаа харилцаатай нэг нэгэ хөндлөнөөс эхлэх юм болов. За баярлаа. Уучлаарай, танаас нэг ганц асуулт асууж болох уу? За сайн байна. За нэгдүгээр ямарсан Валентины баярын мэнд хүргэе. Тэгээд миний асууж байгаа асуулт болохоор хосуудын урт удаан харилцааны нууцыг таны бодлоор та юу гэж боддог вэ? Би биэндээ итгэл юм болов гэж боддог. Тий. Тэгээд бас бүх асуудалтай өнөөдөр гигээ хараа Валентины баярын мэндийг хүргэе. Сайхан баярлцгаарай. Өөрөөсөө нөгөө шоколад хариулсан байхгүй юу? Тэгээд тэр шоколаднаасаа танд бэлэглэе гэж бодож байна. Тэгээд танд гигээ харийн баярын мэнд хүргье. Хайртай хостой өгөөрэй. Тийм. Тэгээд дахиад нэг асуулт асуучвал эхнэрийнхэн та юунд нь хамгийн их татагдсан бэ? Гой нүдэнд нь харцанд нь дөлөөхөн харцанд нь л татагдсан юм байна уу? За баярлаа. За томчууд маань ямар ч байсан гой хосуудаас юм уу эсвэл гой агч нараас асуугаад тэгээд гой хосуудаа өгөх зөвлөгөө болон гой нэг удаан хосуудын харилцааны нууцын талаар бид хоёр асууя гэж бодсон боловч хүмүүс маань ер нь бол жоохон юу ах дургүй байна. Бичлэгэнд орох юмар дургүй байна. Тийм болохоор хөрхөн өсвөр насны хүүхдүүд дүүнраасаа бас асуулт асууя гэж шийдлээ. Тэгээд бас гой өөрсдийнхөө хийсэн шоколадаар гой дүүнрээ бас баярлуулъя гэж бодлоо. Тэгээд бүгд хамтаагаарай. За сайн байцгаана уу? Ямар хөрхий гэхгүй. Тэгээд таарас Валентин хайрын тухай юу мэддэг үү? Мэддэг. Валентин хайр хүн чигтаа төгс үзсэн үү? Үзсэн. Өнөөдөр өгсөн. Валентин хайр. Тийм үү? Хин ямар хүн төгсөн? Цэнгэл ангийнханда. Өгөөгүй юу? Нэгтгэх хөтөл. Ямар хүн. Валентин хайрыг ер нь ямар баяр гэж боддог вэ? Тойрын үед ямар санагддаг вэ? Валентин хайр. Филэг өгч өгдөг. Асууд юм баяр. За баярлаа. Валентин хоёрын мэнд. Баярлаа. 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 Ястэ хөрхий юм байна. Нэсэ хөөе нэсэ. Цогцолчлаа. Нэсэ. Өнөөдөр Валентин хоёрын өдөр шүү дээ. Тэгээд чиний бодлоор Валентин хоёр гэж ямар баяр вэ? Асууд нь эртэд нүний огттой бэлэг өгдөг. Эртэчүүд нь огттой бэлэг өгдөг баяр уу? Чи өөр хүнд бэлэг шоколад өгч үзсэн үү? Үгүй. Валентин хоёрын мэнд. Баярлаа. Сайн мэн үү? Сайн мэн үү? Валентин хоёрын мэнд хүргэе. Тэгээд та Валентин хоёрыг ер нь юу гэж боддог вэ? Хайр хостой хүмүүс л баярлах. Сингл хүмүүс жоохон гоёхтой байж санагддаг шүү дээ. Краштай шоколад өгч үзсэн үү ер нь? Үгүй. Краштай юу? Үгүй. Валентин хоёрын мэнд. Баярлаа. За өнөөдрийн бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэгээд бид хоёр ямар ч байсан хотхны хоёр хаваарх хүмүүстэй өсвөр насныхаа дүүнэртэй шоколадаа тараалаа. Тэгээд илүү олон гоё хосууд бас нас биеийн төрсэн эгчнэр эмэгтэйчүүдтэй шоколад тараа гэж бодсон боловч хүмүүс маань жоохон зарим нь жоохон бичлэгэнд орох дургүй байлаа. Зарим хүмүүс маань яарч ингээл ер нь бол тэгээд чадсангүй. Гэтэ гоё өсвөр насныхаа дүүнэрээ бас баярлууллаа. Хоёр залуугаас бас асуулт асуугаад гоё шоколадаа өгч чадлаа. Тэгээд өнөөдөр яагаад зөвхөн хотгон дотрын хавираа тараасан бэ гэхээр миний харин би гинт муудснаас болоо бид хоёр хол явж чадсангүй. Тэгээд энэ хавираа л ер нь бол таарлцсан хөрхөн дүнэртэй ашиглаад өглөө. Тэгээд дараагийн бичлэгээ илүү гоё үр дүнтэй, илүү чанартай хийхийг бид хоёроос хичээх болно. Тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та нартай баярлалаа. Дараагийн бичлэг дээр ямар ч байсан бид хоёр гоё Мартин амнаар ээж нарыг эмэгтэйчүүдийг баярлуулъя гэж бодож байгаа. Тэгээд тэр бичлэгэн дээрээ илүү олон гоё олон газраар яваад олон эмэгтэйчүүдийг олон ээж нарыг бас баярлуулъя гэж бодож байна. Тэгээд тэр бичлэгээ бас илүү гоё чанартай сайн хийхийг хичээнэ. Тэгээ өнөөдрийн бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэгээ миний цогхор царайг маань уучлаарай манайхаа. Явцыг дагаад лайка дараад subscribe хийгээрэй. Тэгээд бид хоёр шөө илүү хичээх болно. Тэгээд баярлалаа. Баярлалаа. Bye.